Монгол улсын хувьд бол ингээд хуулиа баталчихсан байна. Тодорхой засгийн газрын ажлууд бол хийгдэхээр төлөвлөгдөж байгаа юм байна. За энэ удаад бид нар бол 5 хоногийн хугацаатай, богино хугацаатайгаар хэдийгээр ирсэн боловч одоо зөвхөн Улаанбаатар гэхгүй бас Монгол улсын өргөн уудам тал нутгийг тийм ээ бас тодорхой хэсгийг нь бас туулж газар дээр нь бас ногоочдын амьдрал мал аж ахуйтай ингэж ойроос танилцлаа. Нэлээд олон юм бизнесийн боломжууд байна уу? Нэлээд шийдэх ёстой асуудлууд байна уу гэдэг хүрээнд харлаа. Ялангуяа одоо Монгол малын бүтээгдэхүүнийг, Монгол одоо ногоо хүнсний ногоо тийм ээ. Тэгээ Монгол одоо жимсгний ийм бүтээгдэхүүнүүдийг бол дэлхийн олон улсын одоо жишгт хүргэх, дэлхийн олон улсын одоо стандартад нийцүүлэх тал дээр нэлээд ажлууд хийгдэх ёстой болов уу гэж бодож байна. Ялангуяа одоо энэ хүнсний хувьсгалын маш том арга хэмжээ одоо Монгол улсад зарлагдаад ингээд өрнөд явж байгаа нь бол бидний бас тохиромжтой цаг хугацаа тийм ээ. Монгол улсын хувьд бол ингээд хуулиа баталчихсан байна. Тодорхой засгийн газрын ажлууд бол хийгдэхээр төлөвлөгдөж байгаа юм байна. Тэгээ тэрнтэй бас бид нар бас яг нийцүүлж ингэж ажиллаа хийх болно. Японы өндөр технологиг Монголд одоо нутагшуулах тийм. Ингэснээрээ Монгол түүхий эд материалыг илүү үн цэнтэйгээр дэлхийн зах зээл дээр нийлүүлэх ийм ажлуудыг бол хийх ёстой болов уу гэж бодож байна.